Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 95 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний ихтгэлтэнд панда байна. Ерөөсөө ярьж чадах ойлцсон бах юм. За. Live life out loud. Delaney. За, өнөөдөр маань подкастыг персептигийг нөгөө нэг хэлсэн хүний талаар хэдүүлээ нөгөө нэг зөвхөн өөрийнхөө ганц л нэрийг хэлсэн байх юм бол хайж үзгүй гэж бодсон шүү дээ. Гэтэ би нөгөө нэг юунагаар Gemini-гээр гэх юм уу? Google-ч одоо AI модоор нь хайж үзлээ л дээ. Тэгсэн чинь Delaney гэдэг нь болохоор Ирланд болон Норман Франц гаралтай баялаг төвхтэй овог бөгөөд хүйсийн хамааралгүй өгөгддөг нэр юм байна. За энэхүү нэр нь соёл түүх болон спорт болон урлагийн салбарт хэд хэдэн утгаар танигдсан байт юм байна. За нэрний үүсэл болон утга учирын талаар гэвэл Ирланд хэлний Өвдүпшлайн ямар хэл хугалах нэ гих овгоос гаралтай бөгөөд харанхуй соригч эсэргүүцэгч гэсэн утгыг илэрхийлдэг. Түүхэндээ Ирландын Лаос мужаас гаралтай эртний овгийн нэр байсан юм байна. Харин Франц гарлынхын талаар гэх юм бол хуучин Франц хэлний Del Aunay буюу Ос модны төглөөс гаралтай гэсэн утгатай бөгөөд нормануудаар дамжин Англид тархсан түүхтэй байна. За, спорт болон урлагийн алдартай хүмүүс гинэ. Delaney нэрээр дэлхийд танигдсан хэд хэдэн алдартай байдаг бөгөөд за тэр дунд Дайны хөл бөмбөгийн шгшээ баг болон Копенгаген клубын хагас хамгаалагчаар тоглодог алдартай мэргэжлийн хөл бөмбөгчин Томас Delaney, Америкийн алдартай комедиан жүжигчин Catastrophe цуврал болон Deadpool 2, Deadpool and Wolverine киноны Питер Уистомын дүрээр олон улсад танигдсан Rob Delaney гэж асуун байна. Америкийн эмэгтэй жүжигчин NYPD Blue болон ангид киноны мөрдөгч Diane Russell-ийн дүрээр Emmy-гийн шагнал хүртэж байсан Kim Delaney. За мөн Английн алдартай зөгнөлт зохиолч хүүхдийн аимшиг уран зохиолын The Spooks Apprentice цувралаараа алдаршсан Joseph Delaney гэд ерөнхийдөө бол энэ нэртэй холбоотой үзэх юм бол тийм урлаг болон спортын тал дээр үнэхээр амжилттай явж байгаа хүмүүс идэм байна. Тэгээд өнөөдрийн персептийн хувьд ч гэсэн одоо нөгөө амьдрал өстэй нөгөө амьдэрсэн шиг амьдэр гэж харж болох юм одоо ер нь нэлээд монголчлаад орчуулж бид нар одоо яг ингээд өөрсдөөсөө ингээд асуугаад үзэх юм бол та яг үнэхээр амьдарч гин үү эсвэл бол амьд явж байна уу гэд. Тэгэд амьд явах гэдэг нэг тийм хоёр үг маань тийм нэлээд ялгаатай хоёр үг байгаа л та. Тэгээ англи үгнээс нь яах юм бол та хэд шууд ойлгох бах. Нэг нь болохоор live буюу амьдрах, нөгөөх нь болохоор survive буюу амьд явах. Тэгэхээр амьд явах гэдэг нь болохоор зүгээр амьтай голтой өдөр хоногийг давж гин өнөө маргааш ямар ч гэсэн болгох гин гэдэг утгаар явна. Амьдрах гэдэг маань ямар нэгэн байдлаар өөрийнхөө бодож явдаг хийн гэж зорж явсан зүйлсээ хийгээд нэг арай илүү нэг утга учиртай буюу одоо нөгөө Японы нэг ойлголт гарч ирж байгаа шүү дээ. Икигай буюу нөгөө нэг амьдрах утга учир. Одоо нөгөө өдөр болгоны өглөө та яагаад орноосоо босдог вэ? Яг л тэр зүйлийг хийх гэж орноосоо босдог гэдэг ч юм уу те. Эсвэл таныг юу хийж яхад та хамгийн их нөгөө амьдарч байгаагаа амьд байгаагаа мэдрээд ингээд нэг аз жаргалтай болдог вэ гэдгийг мэдрэх. Яг энэ хоёр байдлыг ингээд ажиглах юм бол өнөөгийн манай Монгол улс бас яг амьдарч байгаа хүн маань хэр олон бол гэж бодохоор бас нэг тийм нэлээ эргэлзээтэй байж магадгүй. Нөгөө амьдрах гэдэг нь өөрөө яг ямар утга учиртай юм бэ гэдгээ ойлгоогүй болохоор
нэг өнөө маргаашаа болоход амьдарч байгаагаа би амьд байна ш. Би амьдраад байгаа. Би өстө утга учиртай амьдарч байгаа. Тэгээ утга учир нь юу юм гэсэн чинь зээлээ төлнө. Зээлийнхэн төлөө тэгэл босоод зээл авсан юм чинь тэгэл босоод ажиллаа хийн. Дургүй байсан ч гэсэн ажиллаа гэх. За тэгэхээр тэгээд нөгөө нэг уул нь бид нар амар сайн мэддээ шүү дээ. Амьдрал гэдэг чинь өөр амар богинохон. Нэг мэдхэн зур ёстой нэг мэдхэд л өнгөрөөд бүр ингээд нисээд одоо явчихна. Тэгээ бид нар тэрийг өдөр тутамдаа яаж мэдэрдэг вэ гэхээр өнөөдөр нэгдэх өдөр нүд ирэмхийн зур 5 дахь өдөр болсон. Тэгээ хагасан бүтсэн дахиад нэгдэх өдөр. Гэдэг нэг тийм амьдралын хэмнэлтэй усаар агаал одоо ингээ харахаар чи аль хэдийн 7 сар манд дуусах гэт ингээ бичдэг. Гэтэл нөгөө талаараа яг энэ хугацаанд хідүүлээ нэг ийм нэг утга учиртай зүйл хийсэн шүү гэд эргээ харах юм бол юу байх вэ? Зүгээр л яг өдөр хоногоо болгоод өнөө маргаашаа зохицуулаад тэгэл амьдарч исэн байгаад байгаа. Тэгэхээр би бас нэг тийм юу гэдэг нэг өөрөөлөг амьдраад байгаа гэхээс илүү би нөгөө амьдрахыг үнэхээр хичээж байгаа. Ер нь бол амьд яваад байгаа гэдгээ бол мэднэ. Гэхдээ амьдрахыг бол үнэхээр хичээж өөртөө ямар янз янзын зүйл хийх, оролдож үзэх цаг гаргаж гин. Мөн дээрэс нь юу гэмдэ өөрийнхөө эрүүл мэнд идж байгаа хоол хүнсэндээ ч гэсэн санаа тавьж ер нь бол амьдрах маань үнэхээр чухал юм бэ шүү гэд амьдрахыг үнэхээр хичээж байгаа. Тэм болохоор энэхүү 365 өдөр гайхамшигтай хамт подкастаараа хитүүлээ 365 дахь дугаар дээр очиход арай илүү амьдралдаа ойрхон болчихсон өөрсдийнхөө утга учиртай гэсэн амьдралаар амьдарч эхлэх алхмаа хийцэн байна гэж миний хувьд бол үнэхээр найдаж байна. Тийм болохоор энэхүү аялалд хамт байгаа та бүхэндээ үнэхээр баярлалаа. Тэгээд өнөөдрийнхөө дугаарыг энэ хүргээд өндөрлөё. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд панда.